Энэ нөгөө цахим орчин тренд болоод байгаа Азийн төгс үү гэдэг мем мөн үү? Тэр мем үнэхээр хүчээ авчихсан байлаа. Би бүр хөөх энэ яачихсан залуу вэ? Тэнгисийн цэрэг, эмч, доктор, сансрын нэгсэгч. Тэгсэн мөртлөө бас гаргууд мэрэгэн буудагч гинөө. Бурхан минь энэ чинь зүгээр л итгэмээргүй мэй. Энэ залуу хажууд нь намайг зүгээр л лүүзер болгож байна. Би өөрийнхөө амьдралыг бодохдоо үргэлж айж чичирсэн жаал хүүгэл олж хардаг. Хэрвээ энэ залуугийн амьдралаар кино байвал хэн ч үнэмшгүй байх байсан да. Түүн дэслэгч, мэрэгэн буудагч, тулааны талбарын эмч, шүхэрчин тагнуулч, тулааны шумбагч гэсэн гуншингууд бий. Тэнгисийн цэрэг болчихвол амьдралын минь бүх асуудал шийдэгч чинь гэж бодсон ч энэ нь маш том эндүрэл байсан. Энэ залуу зүгээр л амьдрал дээрх супер баатар шиг юм. Тэрээр ойр хавьд байсан. Би түүнийг үнэхээр гайхалтай гэр бүлээс гаралтай байх гэж мүрицгэдэж бэлэн байна. Тэр миний толгойг хагалчихсан. Энэ бол зүгээр л галзуурмаар юм. Тэр биднийг алхаар шийдсэн байсан. Чи амьдралынхаа туршид үргэлж айж явсан гэж хэллээ. Чи эцэгтэй хийсэн зүйлийнхээ төлөө ямар нэгэн байдлаар гэмшиж харамсдаггүй. Миний эцэг над дээр ирж хамгийн сүүлд хэлсэн үгсийн нэг нь намайг уучлаарай гэсэн үг байсан. Тэгэд тэр миний нүүр рүү нулимс асгаруулагч цацчихсан. Тэгэл галтгооны өрөөнөөс ээжийн минь туслаарай тэр буутай байна гэж хашрахтуу сонсогдсон юм. Джонни Ким, Тэнгисийн цэрэг, эмч, сансрын нисгч. Энэ бүхэн тэрээр 30 нас хүрэхээс өмнө хүрсэн тул цахим ертөнц түүнийг Төгс Азийн хүү хэмээн нэрлэжээ. Түүнийг үнэхээр биширмээр хүн гэдэгт хинч марахгүй биз. Тэрээр Иракта хамгийн аюултай даалгавруудын нэг болох Рамадигийн тулалдаанаас амьд үлдсэн дайчин юм. Гэвч тэр амьдралдаа анх удаа өвхөлтэй нүүр тулахдаа ердөөл жаахан хүү байлаа. Би өөрийнхөө амьдралыг бодохдоо үргэлж айж чичирсэн жаахан хүүг л олж хардаг хэмээс. Түүнийг 16 настай байхад эцэг нь гэр бүлийнхэн рүүгээ буу тулгаснаар бүх зүйл оронгоор эргэжээ. Джонни олон жилийн турш эцэгтэй тохиолдсон явдал өөрийгөө буруутгаж, өөрийгөө болон амьдралаа үзэн ядаж явсан. Бөгөөд нэгэн найз нь түүнийг Тэнгисийн цэрэгт орохыг санал болгох хүртэл энэ байдал үргэлжилсэн юм. Хэрвээ би Тэнгисийн цэрэг болчихвол амьдралын минь бүх асуудал шийдэгдэж чинь гэж бодсон ч энэ нь маш том эндүрэл байсан. Тухайн үед Джонниг 16 таа байхад эцэг нь архинд гүн орж гэрээсээ явж эргэж ирэн тогтворгүй байв. Нэг өдөр Джонниг ээжтэйгээ гэртээ байхад эцэг нь согтуу иржээ. Энэ удаад Джоннид ямар нэгэн муу зүйл болох гэж бүү мэд совин татсан байна. Эцэг нь түүн дээр ирж хамгийн сүүлд хэлсэн үгсийнхээ нэг болох намайг уучлаарай Джонатан гэж хэлээд нүүрлөө нулимс асгаруулагч чинжүүний цацлах цацжээ. Тэгээд л галтгооны өрөөнөөс ээжийнх нь туслаараа тэр буутай байна гэж хэлэх хашгирахтуу сонсогдов. Джонни зүгээр сууж чадсангүй ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж эцэгтэйгээ нүүр тулжээ. Тэрээр өөрийн чадах чинээгээр тухайн үеийн 60 гаруйхан килограмм жинтэй хүүгийн байж болох бүхий л хүчээрээ бууг нь булааж авахар тэмцэлдсэн байв. Гэвч тэр тулаанд ялагдаж эцэг нь ойр хавьд байсан туухайг авч Джоннигийн толгоороо цохон хаагалж халааснасаа бууга гарган агаарт бууджээ. Джонни эцэгтэй бид танд хайртай шүү дээ. Ийм зүйл хийх албагүй шүү дээ. Одоо ч оройтойг байна гэж ойлон гуйж байснаа тод сандаг аж. Тэрхүү эцэгтэй мөчид эцэг нь ухаан орж тэднийг буудлгүй гүгээд зогт гэж хэлсэн нь эцгийгээ амьдаар нь харсан хамгийн сүүлчийн мөчн байв. Джонни гэр бүлийнхнийгээ хамт зогтож амьд үлдсэн ч айц дунд ээж нь 911 рүү залгаж тосломд дууджээ. Удалгүй Джонни дээврийн хөндий рүү ордог өөрийнхөө өрөөнд эртэл тавилга хөдөлгсөн байхыг анзаарч цагдаа нарт миний бодлоор аав одоо ч гэрт дээврийн хөндийд байгаа байх гэж тэр хэлсэн. Цагдаа нар тухайн эсхийг бүсний эцэгтэй нүүр тулах үед буудалцсан болж эцэг нь амиа алджээ. Тэгээд би 16 настай хүүгээ хувьд төөрсөн гэдэг үг миний дотоод сэтгэлийг хамгийн сайн илэрхийлэх үзье. Тэр үед миний найз Кит Тэнгисийн цэргийн тусгай хүчний талаар урд өмнө хизээч харж байгаагүй тийм их хүсэл эрмэлзэлтэйгээр надад ярьж өгсөн. Хэрвээ би Тэнгисийн цэрэг болчихвол амьдралын минь бүх асуудал шийдэгдэж чинь гэж бодсон ч энэ нь маш том эндүрэл байсан. Хүмүүс надаас яагаад Тэнгисийн цэрэг болохыг хүссэн бэ гэж асуухад нисэх онгоцноос үсэрч тесрэх бөмбөг дэлбэлж улс орондоо зүтгэснийхээ төлөө цайлан авахыг хүссэн гэх мэт өнгө даалын шалтгаан хэлэх амархан байдаг. Гэвч миний жинхэнэ шалтгаан энэ биш байсан. Би огт өөр хүн болж өөрийнхөө хинбэ гэдгийг олж мэдхийг хүссэн. Өөрийгөө хамгаалж чадахгүй байсан хайртай хүмүүсээ хамгаалж чадах тийм л хүн болохыг хүссэн юм. Тэр үргэлж олны нүдэнд өртдгүү дараахан бүрэггүй байсан ч тэрхүү аимшигт явдлаас хойш түүний дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байв. Тэнгисийн цэрэг болох нь түүний хувьд хүүхэд насны айдсаасаа зогтох, амьдралаа шинээр эхлүүлэх, шинэчлэх товчлуур мэт байлаа.
Маш олон залуу сайдл би ч бас бусдад хүлээн зөвшөөрөх, өөрийгөө сайн ажиллаж чаддаг гэдгийг харуулахыг өгөхлөө хүсэж байсан юм. Би өөрийн хүслээр энд байна гэдгийг батлахыг маш их тэмүүлж байлаа. Гэвч би Иракт очихдоо маш их хайж байсан. My first deployment, I think it became very clear the situation we found ourselves in. Джони мэрэгэн буудагчийн буу барьж цээжинд эмнэлгийн анхны тусламжийн цүнхцэн. Аль-Каидагийн эсрэг цуута Рамадагийн тулалдаанд оржээ. Тэнд түүний хамгийн дотны найз Райн тулалдааны дунд суманд өртөж нүүрэндээ хүнд шархагдсан байсан. Райн нүүрэндээ шархагдсан байсан. Джони дээвэр дээр гараад Райныг өөрийнх нь цусан далай дунд хэвтэж байхыг харж зүгээр л тэсээд үлдчих хөшөө юм. Тэсэрэ гэж хэлж байснаа дурсжээ. Ийм нөхцөл байдал цэргийн эмчийн хувьд хийж чадах зүйл маш бага бөгөөд зөвхөн амьсгалын замыг нээж цусыг нь тогтоохоос цааш хийхгүй байсан. Райн эцсээ хүртэл тэмцсэн ч тэр өдөр бид хамгийн шилдэг 2 дайчнаа алдсан юм. Миний анхны байршил бидний орсон нөхцөл байдал огцом тодорхой болсон гэж бодож. Райны өвхөл Джоныг бүр мөсөн сүрүүлв. Эхлээд эцэг нь дараа нь түүний хамгийн дотны найз. Түүний бүх ертөнц нуруу унах шиг болжээ. Тийм нөхцөл байдалд хэлэх зөв үг гэж үгүй. Зүгээр л хайртай хүмүүсийн дэргэд байх нь хамгийн чухал зүйл гэдгийг би ухаарсан. Надад дахин хүн шиг хүн болж доторх уур хилэнгээ орхин тэрхүү гашуун туршлага түүхий сэтгэл хөдлөлөө сайн үйлс рүү чиглүүл сурахад олон жил шаардагдсан юм. Би өөрийгөө хизээж харанхуй замаар алхаж байгаагүй гэж хэлэх гээгүй. Тэнгисийн цэрэг болсон мэн магадгүй миний өмнө ярьсан шалтгаануудын улмаас арай аминчхан хүсэл байсан баг. Учир нь би хаана ихтэйд харьяалагдаж өөрийнхөө хинбэ гэдгийг олж мэдхийг хүссэн юм. Энэ бүхэн миний эцэгтэй холбоотой нөхцөл байдлаас бүр мөсөн үүдэлтэй байсныг би хожим ухаарсан юм. Би Райнд амлалт өгсөн юм. Энэ хорвоод гарцаагүй сайн зүйл хийх байсан тэр дайчдын орон зайг нөхөх нь бидний тэдний өмнө хүлээсэн үр бөгөөд энэ дэлхийд эерэг мөр үлдээх ёстой гэж. Тийм учраас би эмч болохыг хүссэн. Тэрхүү зүтгэлээ илүү өндөр дуудлага руу чиглүүлэхийн тулд шүү дээ. Би ангаах ухаан дуртай л да. Гэхдээ энэ нь өөрийнхөө ашиг сонирхлоос илүү агуу үйл хэрэг зүтгэх арга минь байсан юм. Сэтгэлийн шарах гэмтлээс гадна Джони хүүхэд насандаа өөрийнхөө хананд хадсан байсан Аполлогийн гүлгийн постерыг эргэн санав. Анх удаа NASA-д энэ боломжийн талаар сонсоод надад маш их зүйл бодогдуулсан. Тэгээд би нэрээ дэвшүүлсэн. Учир нь энэ миний үлдсэн амьдралынхаа туршид энэ дэлхийд эерэг сайн нөлөө үзүүлэх зүйл хийн гэсэн амлалт зорилготой минь явцав нийцэж байлаа. Би хийж буй бүхий л зүйлдээ ялангуяа NASA-д үүнийг хэрэгжүүлэхийг хичээдэг. Сансар огторгоо миний хувьд хизээж төсөөлөгдөж байгаагүй зүйл байв. Бид миний хаанаас ирсэн талаар аавынхаа сүудэрд үссэн аймхаа жаахан хүүгийн тухай ярилцсан шүү дээ. Намайг тэнгисийн цэрэг, эмч, эсвэл сансрын нисгч болж чадна гэж би хизээж санаж байсангүй. Үүнд ямар ч боломж байгаагүй. Миний хамгийн дуртай ишлүүдийн нэг бол доктор Мартин Лютер Кингийн үг байдаг. Хүн бүр агуу байх чадвартай, алдар нэрэндээ биш. Харин бусдад үйлчлэх тэр зүрх сэтгэлээрээ агуу байдал нь тодорхойлогддог. Би алдсан ах дүүсийнхээ дурсгалыг инхүү хүндэтгдэг бөгөөд амьсгал хураах өдрөө хүртэл тэрхүү хоосон орон зайг нөхөхийг хичээгээ хизээч зогсоохгүй. Учир нь тэр хоосон орон зай хизээч бүрэн дүүрэхгүй байж магадгүй. Магадгүй над шиг айсан, ядарсан, өөрийгөө юунд ч хүрэхгүй, ямар ч үнцэнгүй гэж бодож аваа тэр л хүүхдэд хүрч ажиллаж чадах байх. Эрв би тэнд хүрч хөөе чи хаанаас гаралтай байх чинь хамаагүй. Зөв хандлага тууштай хөдөлмөр байгаад унах бүртээ босдог бол чи заавал амжилтанд хүрч чадна. Сайн ус бүтээж дэлхийд эерэг мөр үлдээж чадна гэдгийг ойлгуулж чадвал чи өөрөөсөө илүү дээр хувилбарыг бүтээхийг хүсэж буй. Дараачийн үеийнхэнд маш том нөлөө үзүүлж чадна шүү дээ. Хүмүүний хувьд энэ бол жижигхэн алхам юм. Би анх Гарака киног үзэхэд тэр бол бүх зүйлийн гений бүтцэд суурилсан ирээдүйн ертөнц байсан юм. Дотоод улмаг гентэй төрчихсөн сансрын нисгч болох мөрөөдөлтэй нэгэн хөөрхий залуугийн тухай гардаг. Энэ дүр надад яагаад ч юм маш оор санагдаж, зарим талаараа би өөрийгөө түүнтэй адилтгаж байв. Маш том тэмүүлэлтэй боловч харамсалтай чиний генийн бүтэц үүнд тохирохгүй учраас эдгээр зүйлийг хийхийг зөвшөөрөх үг гэсэн үг сонсож ямаг дорд үзэгддэг тэр залуугийн дүр юм. Тиймээс тэр бусдыг хуурахын тулд өөрийгөө маш хүнд хэцүү таштаантай сургуульд мис ажилбаруудад сорьдог. Эцэстэн тэр ажлаа бусдаас хамаагүй илүү сайн хийж гүйцэтгэдэг болсон. Хүмүүс эн чинь байж боломгүй гэдэгч би танд энэ бол боломжтой зүйл гэдгийг хэлэх гэсэн юм.
Тэр бол өөрийн ашиг сонирхлоос илүү бусдад зүтгэхийн төгс биелэл юм. Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавихтаа тэр маш хурдан байдаг. Би өөрийн амь насаа ч түүнд итгэж даатгана. Түүнийг өөрийн найз гэж дуудахдаа би үнэхээр бахархдаг. Хатагтай ноёд НАСА-гийн хамгийн шинэ сансрын нисгэгч Джонатан Ким. Магадгүй би яг над шиг айсан ядарсан өөрийгөө юунд ч хүрэхгүй ямар ч үн цэнэгүй гэж бодож яваа. Тэр л хүүхдүүдэд ямар ч хурц ажиллах чадах байх. Хэрэв би тэдэнд хурц хөөе, чи хаанаас гаралтай байх ч хамаагүй зөв хандлага тууштай хөдөлмөр байхад унах бүртээ босдог л бол чи заавал амжилтанд хүрч чадна. Сайн ус бүтээж чадна гэдгийг ойлгуулж чадна. Танд бүх зүйл байх албагүй ч өөрийн хувь тавилан бүтээх чадал сонголт тань бий. Эдгээр сансрын нисгчид хүн төрөлхтний хязгааргүй удам үйл мэдэгдэх тэрхүү орон зайруу хөдөлгөд бэлтгэгдсэн. Биднийг урд өмнө хизээж хүрч байгаагүй алс хол руу дагуулах. Тэд бол шилдэгийн шилдүүд юм. Тэд амьдралын маш олон өөр талбараас энд ирсэн. Хэрэг таны хувьд тийм чухал зүйл байгаа бол яагаад яг одоо түүнийгээ шүүрч авахгүй байгаа юм бэ? Ашо Тайсон нэгэнтээ хэлэхдээ амьдралд ямар ч дүц зам гэж үгүй. Чиний туулсан нөхцөл байдал бүр чамааг өнөөдөр энэ мөчөд авчирсан бөгөөд өнөөдөр бол яг цагтаа байна гэсэн үг хэмээсэн байдаг. Джонни өөрийн амьдралынхаа аяллыг аль ч хэсгийг хизээч өөрчлөхийг хүсэхгүй гэдгээ олонтаа хэлсэн байдаг. Түүний туулсан сэтгэлийн шарх нь илүү агуу түүхэн ердөөл нэгэн хэсэг бөгөөд тэрхүү агуу сайн үйлс нь таны өнгөрсөн таны өвдөлт тэр байтугай зарим талаараа таны өөрийн ашиг сонирхлоос ч илүү чухал юм. Энэхүү зовлон зүдгүүр нь хамгийн хүчтэй хүмүүсийг эвдэж чаддагч. Зарим тохиолдолд тэднийг илүү хүчрхэгжүүлэн бүтээдэг ажээ. Би тэрэгцэр дээр үлдсэн дээр байх. Миний зорилго уг нь биеэ сайжруулад түүнийг алах байсан юм. Үнэн дээр би тэр үед гадагшаа гарах биш гэртэл үлдэх ёстой байж дээ.